Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үе буюу 1944 оны намраас эхлээд номхон далай дахь дайны талбарт нэгэнт ялагдах нь бараг тодорхой болоод исэн Японы эзэнт гүрэн аргагүй эрхэнд цөхрөнгөө барахдаа хамгийн сүүлчийн хамгийн аимшигтай хөзрөө дэлгэж эхэлсэн байдаг. За тэр хөзөрнүүд хүн төрөлхтний түүхэнд камиказе буюу тэнгэрийн салхи хэмээн нэрлэгдсэн. За цэргийн түүхэнд хамгийн том зохион байгуулалттайгаар амиа золиослох тийм ажиллагааны анги байсан. Камиказе дайчид бол зүгээр нэг цэргүүд байсангүй. Тэд бол өөрийн жолоодож буй онгоцыг хэдэн зуун тонн тесрэх бодисоор дүүргэж Америк нэгдсэн улсын аврах том байлдааны хөлөг онгоцнуудыг чиглэн тэнгэрээс шууд чөлөөт унаст хийхээр бэлтгэгдсэн амьд бөмбөгнүүд байв. Нисгийнхээ өмнөхөн уух сахиа архинаас сүдчийн балга, толгойдоо чангалан зангидах үндэсний хашимаки цагаан тууз. Тэгээд эргэж буцах ямар ч замгүй зөвхөн нэг талын шатхуунтай үхлийн нисдэг. Өнөөдөр бид бүхний дунд тэдгээр камиказе дайчдыг тэд эх орныхоо болон эзэн хааныхын төлөө баяртайгаар үхэж байсан хэмээх явцсан ойлголт түгээмэл байдаг. Гэвч түүхийн шаардсан хуудас, нууц архивууд болон амьд үлдсэн цөөн нисгэгчдийн гэрчлэл огт өөр илүү аимшигтай үннийг өгүүлдэг. Тэд үнэхээр өөрийн хүслээр үхлийг сонгосон уу? Эсвэл милитарист системийн зүгээс үзүүлсэн сэтгэл зүйн нарийн тарих угаалга нийгмийн аимшиг дарамтын золиос болцгоосон уу? Тэртех 13 дугаар зуунд Монголын их хаан Хувлайн флот наран улсыг чиглэн довтлох үед тэднийг монголчуудын довтлогоноос аварч байсан тэнгэрийн салхи хэмээх ариун домог хэрхэн олон зуун жилийн дараа 17 настай гинэн залуусын цусанд будагдсан цусан шуурга болж хувирав. Энэхүү видеоноос та камиказе нарын талаарх хэний ч мэддэггүй түүхэн бодит баримтууд тэдний эргэж буцах эрхгүй үхлийн зан үйл түүнчлэн хүний сэтгэл зүг системээр хэрхэн өдөртөн жолоодож болдгийг харуулсан хамгийн харанхуй нууцуудыг дэлгэрэнгүй үзэх болно. Түүнчлэн та бүхэндээ манай контентыг дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Бехровка брендийг танилцуулж байгаадаа таатай байна. Бехровка нь манай улсын шингэн хүнсний соёлд цоо шин өнгө төрөх болон онцгой амтыг оруулж ирж байгаа Чех улсын бахархал болсон ликер юм а. Мөн Бехровка нь 20 гаруй төрлийн байгалийн ургамлаас бүтсэн хоол боловсруулалтыг дэмждэг ликер учраас хүмүүс ихэвчлэн хоолны дараа зохистой хэмжээгээр хэрэглэдэг юм байна лээ. Иймээс Бехровканд хэтрүүлэн хэрэглэх гэхээсээ илүүтэйгээр амт үнэрийг чухалчилдаг соёлтой хэрэглэгчдэд илүү нийцтэй ликер юм а. Тэгэхээр юуны өмнө хэлэхэд бол камиказе гэдэг энэхүү аимшиг үхэл дагуулсан нэр томьёо бол дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үеэр генетикэн бий болсон ийм үг бол огтоосоо биш. За үүний цаана бол одоо 100-100-ыг бол дамжин яригдсан, бараг л одоо шашин шүтлэгийн шинжтэй болж хувирсан. За мөн одоо Японы үндэсний ижилсэлтэй бараг салшгүй холбоотой шахуу тийм маш том домог бэлэгдэл бол энэ үүний цаана бол оршиж байдаг. За энэхүү камиказе гэх нэр нь бол одоо шууд утгаараа тэнгэрийн салхи буюу энэ ариун салхи гэсэн утгыг илэрхийлдэг. За энэ утга бол хамгийн анх одоо 13 дугаар зууны үед наран улсыг бол бүхэлд нь монголчуудын байгуулсан тэр их юан гүрний одоо агуу их эзэн хаан Хувлайн хааны дайралтаас авран хамгаалсан одоо энэ бүх түүхэн үйл явдлаас бол улбаатай нэршил юм а. Тодорхойлбол 1274 болон 1281 онуудад Монголын их хаан Хувлай дэлхийг чичрүүлж байсан агуу флот морд дайчдаа Японы арлыг эзлүүлэхээр 2 ч удаа дайлаар мордуулж байв. Тухайн үеийн хуурай замын дайнд хизээч ялагдаж үзээгүй цэргийн тактикийн хувьд хол илүү байсан Монголын хүчрхэг армийн эсрэг Японы самурайнууд гарцаагүй хүчин мөхөстөж улс орн нь юан гүрний захиргаанд шигчих нь бараг л тодорхой болоод байв. Гэвч яг энэ эгзэгтэй цаг мөчид далайн гүнээс юр бусын хүчит хар шуурга буюу тайфун дэгдэж Монголын 100 байлдааны хөлөг онгоцнуудыг далайн ёроол руу илгээж наран улсыг ямар ч цусан гавьяагүйгээр шууд авран хамгаалсан түүхтэй. Энэхүү гайхамшигт үйл явдлаас болж Япончууд өөрсдийгөө тэнгэрт эвээгдсэн ариун үндэстэн хэмээх итгэл үнэмшил бий болж тэрхүү аврагч шуургыг камиказе буюу бурхнаас илгээсэн тэнгэрийн салхи хэмээн нэрлэж түүнийг шүтэх болсон түүхтэй. Гэтэл энэ явдлаас олон зууны дараа буюу 1944 оны намар номхон далайн дайнд Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн аврах флот Японы эрэг рүү алхам малхмаар төхөж наран улс түүхэндээ дахин нэг удаа бүрэн мөхөх аюултай нүрэ тулгарсан юм. Техник болон эдийн засаг, зэрэг зэвсэглийн хувьд хол хаягдсан Японы цэргийн эрхтнүүд дахиад л камиказе буюу тэрхүү түүхэн аврагч салхийг дуудах цаг нь болсон хэмээн дуу нэгтээ үзэж эхлэв.
Гэхдээ энэ удаа Тэнгэрээс байгалийн шуурга хүлээх бус харин залуу нисгэгчдийн амь насыг золиослон өөрсдөө амьд тэнгэрийн салхи үүсгэхээр шийдсэн нь түүхийн хамгийн том эмгэнэлт өгөөдөл байв. Тэд залуусыг хэдэн зуун килограмм тесрэх бодисоор тоногдсон тусгай онгоцтой нь хамт дайсны хөлөг онгоцыг шууд мөргүүлж түүхэнд Монголын флотыг сүрүүлсэн шиг Америкийн нэгдсэн улсын флотыг сүрүүлэхийг зорцоолсон юм. Энэхүү 13 дугаар зуунд улс орноо хамгаалсан ариун бурхны домг нь 20 дугаар зуунд милитарист суртал ухуулгын хамгийн хэрцгий зэвсэг залуусын цусаар шуурсан хараад болон хувирсан түүхтэй. Тэгэхээр ер нь бол анзаараад байхад дийлэн хүмүүсийн хувьд энэ бүх одоо камиказе дайчдын намтар түүх одоо кинонуудыг хэрвээ үзэж сөхөөд харах юм бол ер нь бол энэ камиказе болсон эдгээр дайчин залуучууд бол ихэнх нь тэгж өөрсдийн хүслээрээ цэвэр их оронч үзэл цэвэр эзэн хааныхын төлөө маш баяр баясгалантайгаар өөрсдийнх нь амь насыг золиослох энэ сонголтыг хийсэн мэтээр ингэж бол харагддаг. За гэтэл нөгөө талаас одоо ямар нэгэн одоо засгийн газар юм уу систем нийгмийн зүгээс тодорхой хэмжээний дарамт шахалтын үр дүнд эсвэл тэдгээр залуучууд аргагүй ихэнд камиказе болсон уу гэдэг бас нэг ийм асуулт бол одоо олон хүмүүсийн дунд бол эргэлтдэг байх гэж би бодож байна. За ер нь бол одоо энэ дайны үеийн Японы суртал ухуулахад бол тэднийг мэдээч хэрэг эх орныхын төлөө, эзэн хааныхын төлөө амиа золиослж буй хамгийн эрэлхэг бааtruуд мэтэр ингэж сурталчилж пропаганда бол хийдэг байсан. Гэхдээ түүхийн яг баримт нууц архивууд болон амьд үлдсэн нисгэгчдийн одоо өөрсдийнх нь тэр ярьсан зүйлс мөн зарим нисгэгчдийн хамгийн сүлд гэр бүл рүүгээ бичсэн загтал гэх мэт тиймэрхүү зүйлсдэр бол яг үнэндээ огт өөр зүйлүүдийг бол бичсэн байдаг. За тэнд бол ерөөсөө сэтгэл зүйн маш их дарамт, за маш нарийн зохион байгуулалттай тарих угаалтуудын бодит үнэн бол бодит түүхэн баримтуудад бол гэрчлэгдэн үлдсэн байдаг. Үнэндээ камиказе нисгэгчдийн сонголт нь хизээч сайн дурын сонголт байгаагүй. Харин сонголтгүй сонголтон дээр оршиж байв. Тэнд цэргийн удирдагчид нисгэгчдийг нэг өрөөнд цуглуулж камиказе ажиллагаанд оролцох уу гэсэн асуулга бүхий хуудас тараадаг байв. Тэрхүү хуудас дээр дуртаяа зөвшөөрч байна. Эсвэл зүгээр зөвшөөрч байна. Аль эсвэл татгалзаж байна гэсэн сонголтууд гарч ирнэ. Гэвч самурайн уламжлалт ёс, милитарист үзэл туулширсан тухайн нийгэмд татгалзаж байна гэх сонголтыг дугуйлах нь өөрийгөө шууд урвагч, хулчхар этгээдэд тооцоолж зөвхөн өөрөө төдийгүй гэр бүл болон төрөстөө насан туршдаа нийгмээс гадуурхагдах, нийгэмдэн жигшигдэх аюулт унахаар сонголт байв. Иймээс залуус үхлээс өөр ямар ч зам үлддэггүй байсан бөгөөд тэд нийгмийн болон системийн асар их дарамтаар сайн дурын хэмээх худал баг зүүж үхэл рүүгээ нисдэг байв. Энэхүү аимшигтай шийдвэрийг зөвтгөхийн тулд Японы айрам сэтгэл зүйн маш нарийн тактик хэрэглэж байв. Залуу нисгэгчдийг бушидо буюу самурайн ёс зүгээр хүмүүжүүлж, үхэл бол төгсгөл биш, харин эх орноо аврах ариун үүрэг, хамгийн дээд нэр төр гих үцтийг тархинд нь суулгадаг байж, мөн тэднийг түүхэн дурсгалт газруудаар аялуулж, энторийн цэцэг буюу сакуратай зөвлөдөг байв. Сакура цэцэг хамгийн үзэсгэлэнтэй цагтаа газарт ундаг шиг хүнч гэсэн хамгийн сайхан эдэр залуу насандаа хамгийн нэр төртэйгээр үхэх ёстой хэмээх гоо зүүн уран зохиолоор тэдний айдас болон эргэлзээг дарахыг оролдож байлаа. Хэдий тийм боловч тэдгээр камиказе нисгэгчдийн үхлийн нислэг үйлдэхийнхэн өмнөхөн гэр бүл ээж авдаа нууцаар бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл тэдний загтлуудаас тис өөр зүйлсийг харж болдог. Тэдгээр загтлуудын алинд нь ч би эзэн хааныхын төлөө гэсэн уриал оозон огтосоо байдаггүй. Харин тэдгээр залуусын захианд миний үхэл энэ аимшиг дайныг зогсоож эх оронд минь үлдсэн ээж дүү нарыг минь Америкчуудын бөмбөгдөлтөөс аврах болтугай. Би үхэхээс яг үнэндээ маш их айж байна ээжээ гэх мэтээр бичсэн чин сэтгэлийн уйлаануудыг тэдгээр загтлуудаас харж болно. Ийхүү тэд эх орныхон милитарист удирдагчдын төлөө бус харин ердөө хайртай хүмүүсийн амь насыг болон нэр төрийг нь хамгаалахын тулд энэхүү аимшигт сэтгэл зүйн хавхыг хүлээн зөвшөөрч үхэл рүүгээ ниссэн түүхтэй. Тэрнээс бусад омогшил бол тэр чигтээ уран сайхан болон суртал ухуулга юм. Камиказе нарын амиа золиослох үхлийн ажиллагаанд зөвхөн дан ганц суртал ухуулга эсвэл сэтгэл хөдлөлтөөр бус харин маш нарийн цэргийн дэм хатуу хэрцгий дэг журамдэр бол тогтдог байсан. За барууны түүхэнд одоо тэднийг
газраас нэг ёсондоо ингээ хөөсөл бол шууд үхэл рүүгээ явдаг тийм амиа золиослогч мэтэр бол одоо дүрсэлдэг байсан ч яг бодит байдал дээр одоо тэдэнд тодорхой хэмжээнд тэгж дагаж мөрдөх ёстой тусгай зааварчилгаа тэрч байтугай шаардлагатай тохиолдолд ажиллагааг цуцалж амьд мэд эргэж ирэх буюу одоо тэгж амьд газардах ёстой тийм аль бие усны журам хүртэл тэгж батлагдаж үйлчилдэг байсан байгаа. Японы цэргийн удирдлагуудын зүгээс камиказе нисгэгчдэд зориулсан гарын авлага гаргасан юм. Тэрхүү дүрмд нисгэгчдийг амь насаа дэмий үрж болохгүй гэдгийг хатуу сануулдаг байв. Хэрвээ нислэг үйлдэх явцад цаг агаарын нөхцөл байдал муудаж үзэгдэх орчин хязгаарлагдвал эсвэл техникийн саатал гарч дайсны хөлөг онгоцыг олох боломжгүй болвол шууд эргэж буц гэсэн хатуу заавартай байж учир нь өндөр өртгөөрөд бүтсэн нисэг онгоцнууд мөн бөмбөг болон нисгэгчийн амийг ямар ч үр дүнгүйгээр далайн усанд живүүлэх нь тактикийн хувьд асар том хохирол байв. Гэвч энэхүү дөрмөн залуу нисгэгчдийг сэтгэл зүйн өөр нэгэн там дунагсан юм. Даалгавраа биелүүлж чадалгүй бааз дээр бусаж ирсэн нисгэгчдийг цэргийн дарга нар баярлаж угтах байтугай хулчгар урвагч хэмээн зодон тамлаж сэтгэл зүйн асар том дарамтанд оруулдаг байж үүний хамгийн тод жишээ бол нисгэгч Кейнушина Огаки юм. Тэрээр техникийн саатал болон цаг агаарын улмаас даалгавраа биелүүлж чадалгүй бүхэл бүтэн 9 удаа бааз дээр буцаж ирсэн нисгэгч юм. Хэдийгээр тэрээр энэ бүхнийг тогтмол дүрмийн дагуу үйлддэг байсан ч 9 дахь удаага буцаж ирэхэд нь түүнийг нийгэм болон айрмын нэр төрийг гутаасан хэмээн үзэж эцэст нь цаазаар авсан эмгэнэт түүх бий. Үүнээс гадна нисгэгчдийг эргэж буцах сэтгэл зүйгүй болгохын тулд хөшигний ард маш хэрцгий аргуудыг хэрэглэж эхэлсэн юм. Нисхийн өмнө тэд эх орныхон хөрснөөс нэг атга шороо авч сахиа арх ууж сүүлчийн зан үлээ үйлддэг болов. Үүний дараа онгоцондоо сухтан зарим баазад онгоцны бүхээгийг гаднаас нь түгждэг эсвэл гаднаас нь бүр гагнадаг байсан гэх баримтууд байдаг. Түүнчлэн дайны сүүлчийн саруудад Японы шатхууны нөөц шахагдаж эхлэхэд цэргийн удирдлагууд камиказе онгоцнуудад зөвхөн очих замын шатхуун хийж хөргөх болсон юм. Энэ нь техникийн хувьд тэдэнд эргэж буцах ямар ч боломж болон сонголт үлдээгээгүй бөгөөд зөвхөн үхэл рүү эсвэл далайн гүн рүү унаж амиа алдах цор ганц үхлийн замыг л тулгасан юм. Тэгэхээр контентынхын дундуур та бүхэндээ товчхон одоо зарц сурталчилгааны маягтай зүйл хийхэд миний орчуулсан манай суугийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол одоо төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол одоо зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл одоо 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол одоо хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. Ингээд Япон улсын зүгээс ерөнхийдөө маш олон удаа камиказе дайралтуудыг хийж эхэлсний дараагаар Америкийн нэгдсэн улсын байлдааны хөлөг онгоцнууд цаашид камиказе нисэг онгоцнууд эсрэг ямар хариу арга хэмжээ авахаа маш сайн мэддэг болсон. Мөн Америкийн нэгдсэн улсын агаарын довтолхооноос хамгаалах систем бас улам бүр төгс болж хувирсан. За энэ бүхэн илүү нэг талтай хөгжихөөр нөгөө талд камиказе дайралтын одоо тактикууд нь бол японочдын хувьд нийлээд үр дүнгүй болж хувирч эхэлсэн. За нэг өсөндөө Америкийн одоо хөлөг онгоцнуудын радарууд, за зенитийн их буунууд бол камиказе онгоцнуудыг байндаа хүрхээс нь өмнө буюу агаарт буюу тэр одоо тэнгэрт нисэж байхад нь амдан буудаж устгаж чаддаг болсон. За гэтэл одоо Америкчүүдийн энэхүү камиказе довтлохоонуудыг устгаж чаддаг болсон тэр нөхцөл байдлын эсрэг Японы инженерүүд юу хийсэн бэ гэхээр энэ цэрэг технологийн түүхэнд одоо хамгийн хачирхалтай, хамгийн хэрцгий техникийн шийдлүүдийн одоо нэг гаргасан. За энэ нь ямар шийдэл байсан бэ гэвэл одоогийн бид бүхний мэддэг Mitsubishi корпорацид үйлдвэрлэсэн Mitsubishi MXY 7 Oka хэмээх одоо амьд пуужингуудыг үйлдвэрлэсэн явдал болж хувирсан. Oka гэдэг нь Япон хэлээр энторийн цэцэг гэсэн утгатай бөгөөд Америкчууд үүнийг айдас жигшил холсон өмгөөр Baka буюу тэнэг пуужин хэмээн нэрлэдэг байв. Энэхүү техник нь ердийн онгоц бус харин модон далавчтай 3 ширхэг хүчтэй тэрэлтэд хөдөлгөөрөөр тоноглогдсон урд хэсэгтээ 1200 гаруй килограмм жинтэй үхлийн тесрэх бөмбөг тээвэрлсэн аварга нисдэг пуучин байв.
Хамгийн гол нь энэхүү пуужинд ямар нэгэн автомат удирдамжийн систем, радар гэж байхгүй. Уг пуужингийн удирдах систем нь ердөө дотор нь сууж буй залуу нисгэгчид өөрсдөө байв. Уг зэвсгийг ашиглах тактик нь туйлын хэрцгий байсан юм. Ока пуужин өөрөө бие дан хөрөх чадваргүй тул түүнийг Mitsubishi G4M хэмээх том хэмжээний бөмбөгдөгч онгоцны хэвлэлд бэхсэн далайн зүгт тээвэрлэнэ. Улмаар дайсны флот харагдах 30 орчим километрийн зайд дөхөж очиход залуу камикадзе нисгэгчид бөмбөгдөгч онгоцны бүхээгээс гарч доор нь дүүжлэстэй байгаа Ока пуужингуудын жижигхэн кабин руу мөсгөж орцгоодог байв. Улмаар тэдгээр нисгэгчтэйгээ бүхээгэнд ормогц тэнгэрээс дайсны байр руу шууд сулсан тавьдаг байж. Ийхүү нисэх онгоцноос шидэгдсэн даруйда өнөх Ока дотор буй нисгэгчид хөдөлгүүрээ асааж цагт 900 гаруй километрийн асар өндөр хурдтайгаар тэнгэрээс дайсны хөлөг онгоц руу шууд харван ундаг байв. Ийм аимшигтай хурдтай ирж буй пуужингуудыг Америкчууд дундаас нь устгах, тэднээс бултах ямар ч боломжгүй байлаа. Тэгэхээр энэхүү Ока бол ерөөсөө дотор нь сууж буй хүний амь насыг дайсны хөлөг онгоцтой хамт дэлбэлэх зориулалттай амьд пуужин байв. Хүн төрөлхтний техникийн дэвшил, инженерийн ухаан хүнийг аврахын төлөө бус, харин хамгийн богино хугацаанд хамгийн үр ашигтайгаар амиа золиослоход зориулагдаж болдгийн хамгийн харанхуй жишээ бол Ока хэмээх энэхүү амьд пуужингууд байв. 1945 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Окинавагийн тулаан эд өрнөж байх үеэр Кагошима дахь нисэх баазад 17 настай Юкио Аракиги хэмээх нэртэй камикадзе нисгэгчийн сүүлчийн гэрэлт зургийг нь түүхэнд маш тодор бүртгэгдэж үлдсэн байдаг. Энэхүү гэрэл зурагт 5 залуу камикадзе нисгэгчид харагдах бөгөөд тэдний дунд ердөө 17 настай Юкио Араки жижигхэн гөлөг тэврэн бусдынхан хамт туйлын дулаахан амар амгалан инээмсэглэл тодруулан суун. Тэдний царайнаас маргааш нь өөрсдийгөө дэлбэлж энэ хорвоог үрд орхих гэж буй хүмүүсийн айдас тэдний цөхрөл эсвэл дайсныхан үзэн ядах хорсол огтхон ч харагддаггүй. Харин тэд яг л зуны амралтаараа зугаад жава гинэн цайлхан сурагчид шиг харагддаг нь энэ зургийн хамгийн сэтгэл зүсэм хэсэг юм. Үнэн дээр Юкио Араки бол ердөө 2 жилийн өмнө эх орноо хамгаалах тухай сүржин уриалуулсан давтаж армийн бэлтгэл сургуульд эзэлсэн жирийн нэгэн хүүхэд байлаа. Цэргийн удирдлагууд залуусын гинэн цайлхан сэтгэл, үхлийн тухай бүрэн гүйцэд ойлголтгүй байгаа байдлыг нь ашиглаж тэдний уураг тархийг системтэйгээр угаасан байдаг. Тэдэнд үхэл гэдэг бол аимшигтай зүйл бус. Харин энторийн цэцэг шиг зөв цагтаа унаж буй гоо үзэсгэлэн эх орноо аврах ариун үүрэг хэмээн итгүүлж чадсан юм. Энэхүү зургийг авахулснаас ердөө хэдхэн цагийн дараа 1945 оны 5 дугаар сарын 27-ны өглөө Юкио Араки амиа золиослогч бөмбөгдөгч онгоцны жолоог атхан хөөрөв. Тэрээр эргэж буцалтгүйгээр нэг талын нислэг хийсэн юм. Түүний жолоодсон онгоц Окинавагийн иргэд байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн USS Brain хэмээх мин тээвэрлэгч хөлөг онгоцыг шууд очин мөргөж дэлбэлв. Энэхүү довтлохооны улмаас Америкийн 66 усан цэрэг амиа алдаж олон зуун хүн шархтсан бөгөөд 17 настай Юкио хүүгийн амь нас тэнгэрт тоос болон замхарсан юм. Түүний үлдээсэн гөлөг тэвэрсэн гэрэл зураг өнөөдөр ч дайн залуусыг болон хүүхдүүдийг хэрхэн манкурт боол болгон хувиргаж мөн мангас болгон хувиргадаг вэ гэдгийг дэлхийн нийтэд дахин сануулсаар байна. Тэгэхээр энэ бүхний эцэс одоо энэхүү асар их цус болон энэ их залуусын амь насыг золиослсон энэ тактик үнэхээр одоо Япончуудад үр дүнтэй байж чадсан уу? За мөн одоо дайны бүх тэр галыг туулж давсан ухаж амжилтгүй амьд үлдсэн камикадзе нисгэгчдэд дайны дараа бас ямар хувь тавилан тохиолдсон бэ гэдэг иймэрхүү маш сонирхолтой асуултууд бол одоо энэ сэдвийн хүрээнд өөр ирэхгүй гарч ирдэг. За хэрвээ зөвхөн одоо цэргийн статистик тоо баримтын үүднээс нь харах юм бол камикадзе нисгэгчд буюу тэдгээр амиа золиослогчдын тэр дайны сүүлийн он жилүүдэд Японы арми хэрэгжилсэн одоо хамгийн үр ашигтай хамгийн аюултай зэвсэг байсан уу гэвэл яг байж чадсан бол үнэн. За дайны туршид одоо ердийн бөмбөгдөгч онгоцнуудын хаясан нийт бөмбөгнүүдийн дөнгөж 10% нь дайсныхан байн дээр тусдаг байсан бол эдгээр камикадзе нисгэгчдийн 19-с 20% нь одоо байндаа амжилттай тусдаг байсан гэхээр ердийн нэг одоо хайж байгаа бөмбөгнөөс ямар илүү үр дүнтэй байж чадсан бэ гэдэг нь бол тодорхой харагдаж 9-с 10% илүү үр дүн үзүүлсэн гэсэн үг. Гэхдээ үлдсэн одоо 80 гаруй хувь нь амжилтгүй болж байсан гэхээр Японы армийн өнцгөөс хэрвээ харах юм бол тэр 80%
одоо цэргүүдийн үхэл камикадзе нисгэгчдийн үхэл бол ямар ч утга учиргүй шав дэмий үхлүүд болж таарсан гэж ингэж харагдаад байгаа юм л. Камикадзе ажиллагааны улмаас холбоотон улсуудын 30-аас 50 гаруй байлдааны хөлөг онгоцнууд шууд живж 300 гаруй хөлөг онгоц маш хүнд гэмтэл авсан хэмээх тооцоод баримтууд байдаг. Тэдний довтлогоонд Америкийн нэгдсэн улсын 5000 орчим харьцангуй өндөр бэлтгэгдсэн усан цэрэг ам өргөцсөн юм. Барууны Тэнгисийн цэргийн түүхэнд камикадзе шиг Америкийн флотод богино хугацаанд тийм их хэмжээний айдас болон хохирол учруулсан тактик түүнээс өмнө болон түүнээс хойш дахин хизээч гараагүй хэвээр байна. Гэвч стратегийн төвшөнд авч үзэх юм бол энэ нь Японыг дайнд ялагдахаас аварч чадаагүй зөвхөн сүрлийг нь хэдхэн сараар хойшлуулсан төдий цөхрөнгөө барсан үйлдэл байсан юм. Камикадзе дайралтаар Япончууд 3000-аас 4000 гаруй ширдэг залуу нисгэгчтэй автсан нь дайны дараа улс орноо дахин босгох асар их хүний нөөцийг үгүй хийсэн хэрэг байв. Мөн дайнаас үлдсэн хамгийн том эмгэнэл бол үхэж амжаагүй амьд үлдсэн камикадзе нарын хувь тавилан юм. 1945 оны 8 дугаар сард Япон улс бууж өгөхөд даалгавар нь цуслагдсан эсвэл техникийн саадлаар амьд үлдсэн хэдэн зуун камикадзе нисгэгчид амьд мэд хэвээр байлаа. Тэднийг эх орондоо эрэхтэн хинч баатар мэтэр угтсангүй. Харин ч бүх нийт эсэргээрээ милитарист нийгэм тэднийг бүхэлд нь яагаад нөхдүүд шигэн үхэж чадаагүй амьд үлдсэн хулчгаруудвэ хэмээн зэмлэж тэднийг хуруугаараа чичилж ад үзэж угтсан байдаг. Амьд үлдсэн нисгэгчид насан туршдаа сэтгэл зүйн асар хүнд гэмтэл болон амьд үлдэгчдийн гэм буруугийн мэдрэмжээр өвчилж шүн бүр тэнгэрт дэлбэрсэн нөхдүүдэд зүүдлэн шаналдаг болсон гэдэг. Тэдний олонх нь нийгмээс бүрэн тусгаарлагдаж, архинд орцгоож, зарим нь бүр амиа хоролцоолсон юм. Нэг ёсондоо бол камикадзе нарын түүх бол зөвхөн дайны талбарын үхэл биш, харин хүнийг систем өөрөө хэрхэн амьдаар нь нөхөөлж, хүний сүнсийг нь хүртэл тамлаж болдгийн хамгийн тод бөгөөд хамгийн гонигт гэрчлэл болон түүхэнд үлдсэн үйл явдал юм. За ингээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэж хүргэсэн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан байх гэдэгт бол маш их найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.